Бадамсруу нэр дэвшигчээс ганц л асуулт асууя. Энэ шинэ хоршоо хөтөлбөр нийт 860 тэрбум төгрөгийн зээл гарсан. За үүнээс ердөө 4.6% эргэн төлөлттэй гэж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг та бас орон нутагт ажиллаж явах үедээ нэлээд судалсан бах. Энэ дээр ер нь ямар арга хэмжээ авахар байна? Энэ талаар одоо бодож байгаа зүйл байна уу? За үлдсэний энх хоёр гишүүнээс нэр дэвшигчээс асууя. Энэ хувийн хвшлээ одоо жидүүг хэрхэн дэмжих вэ? Сая манай бүлэг дээр ирсэн мэдээллээр хувийн хвшил нийт 6.5 их найдын одоо өртөө байна гэж. Тэгэхээр одоо энэ их өртөө байгаа хувийн хвшлээ одоо хэрхэн дэмжих юм, өрнөөс хэрхэн одоо гаргах уу? Ер нь ажиллах хүчний 90% чинь бараг энэ жижиг дунд үйлдвэр эзэлж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр асуулт сумаар нь. За 3 дахь асуулт нь за бас энх хоёр сайдаас өмнөх засгийн газрын тэр мэдээлэл дээр Батшугар сайд хэлсэн Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0.12%-ийг цахим эдийн засаг эзэлж байна гэж. Тэгэхээр энэ цахим эдийн засгийн талаар та одоо ямар арга хэмжээ авъя? Энэ чиглэлийг хэрхэн хөгжүүлэе гэж бодож байна? Эсвэл нөгөө уламжлалттайгаад ингээд зууралтаад авах юм уу? Хамгийн гол юм чинь бид нар нэг ертөнцийн мухарт байгаа улс биш шүү дээ. Манай хөрш хятад улсын цахим эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 45%-ийг давчихсан. Тэгэхээр одоо энэ талаар бид нар ингээ хит их хоцрогдож байна 0.12 гэж. Тэгээд энэ бол өөрөө авилгалыг бууруулах хамгийн чухал одоо ийм хэрэгсэл байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр одоо тооноос чанарт шилжүүлэх өөрөөр хэлбэл уламжилт арга мэдээж хэрэглэн уламжилт эдийн засгийн одоо нүүрсээ экспортлох бусад аргууд явна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бүр том одоо уламжилт бус одоо юм чанарын өөр түвшинд гаргах юм зоригтой реформыг одоо та эхлүүлж чадах уу? Ийм 3 асуулт байна. Дэвшигч Улсын хурлын гишүүн Бадамсруу. Шинэ оршин хөдөлгөөн 2023-24 оны зудтай одоо жил энэ зуудын эрсдлийг багасгах зорилгоор анх санаачилж одоо хэрэгжих хэлсэн гэж ойлгож байгаа. Энэ шинэ оршин хөдөлгөөний талаар сая улсын төсөв Баттай хэлцэх явцад бол олон гишүүд саналаа илэрхийлсэн. За тийм учраас санхүүжилтийн хувьд бол энэ нь бол эрс одоо буурсан байгаа. Ер нь цаашдаа шинэ оршин хөдөлгөөнийг илүү дундын оршин хэлбэрээр илүү одоо тийм одоо логистикийн төв хэлбэрээр одоо хөгжүүлэхэд зориулж одоо энэ дээр хөрөнгө оруулалт дэмжлүүдийг одоо оруулах нь оновчтой юм уу гэсэн саналыг бол мэргэжлийн байгууллагууд одоо гаргадаг. Тухайлбал одоо яг энэ түүхийд бэлтгэлийн тогтолцооны хувьд бол илүү одоо ийм анхан шатны одоо ангилалт хийх энийг одоогийн байгаа одоо энэ хоршоонууд илүү энийг одоо малчтаас төвлөрүүлж за ингэж одоо боловсрол үйлдвэртэй бэлтэх ийм шаардлага зүйсээр урган гарч байгаа. За ингэхгүй болохоор боловсрол үйлдвэрүүдтэй бэлтгэж байгаа арьс шир одоо бусад түүхий эдгээд энэ зүйлүүд маань тийм шаардлага хангахгүй одоо өөрөөр хэлбэл илүү одоо тээврийн зардал гаргах гэдэг юм уу ийм зүйл рүү бас орж байгаа. За эхний ээлжинд бол одоо үржлийн одоо мал одоо худалдан авч өсгөж үржүүлэх гэдэг энэ чиглэлд өгсөн зээлийн бол одоо өнгөрсөн оноос эхлээ зогсоосон юм билээ. Тэгэхээр цаашдаа бол илүү одоо энэ шүүмжил санал зөвлөмждөр үндэслээд энэ шинэ оршин хөдөлгөөнийг зөвлөн туслах үйлчилгээтэй буюу яг одоо бизнес эрхлэгч гэдэг энэ одоо статусаар нь явуулах цаашдаа бол малчтыг хоршоог одоо малын тооноос гадна одоо ямар хэмжээний орлого ашиг олсон бэ гэдгээр нь илүү одоо дэмжиж урамшуулах эдийн засгийн эргэлтийн сайжруулах чиглэл рүү энэ шинэ оршин хөдөлгөөнийг илүү одоо боловсронгуй болгож сайжруулах одоо шинжлэх талаар бол одоо анхаарч ажиллая гэж зүгээр одоогоор ингэж одоо бодож байна. Баярлалаа. За Чатамбагийн их хоёр гишүүн. За захин эдийн засгийг асуулыг та хөндлөө. Өнөхөр Монгол улсын дотоодны бүтээгдэхүүнд захин эдийн засгийн эзлэх хувь хэмжээ тэг 100.12 туулын чамлалтай. 21-р зуун бол өөрөө энэ захим технологи хагас дамжуулагчийн зуун. Хагас дамжуулалт буюу захим технологи бол дэлхийн геостратегийг тодорхойлно. Дэлхийн их гүрнүүд энэ зах зээл ноёрхын төлөө тэмцэл өрнөж байгаа. 20-р зуунд газрын тосны төлөө явсан шиг 21-р зуун бол хагас дамжуулагч. Шинэ захим эдийн засгийг Монгол улс бий болгох. Энэ Монгол улсын стратегийн нэг номерын зорилт байх ёстой. Яагаад гэвэл бид хоёр их гүрэн хуурай газрын
төвчгдсэн одоо эдийн засаг гарцын хувьд туйлын одоо өрсөлдөх чадвар сул харьцангуй уламжлалт түүхийдийн экспортоор тулгуурлаж байгаа Монгол улсын эдийн засгийг За энэхүү хэрэгшүүн 1 минут өгье. Монгол улсын эдийн засгийг шин дэвшинд гаргах гол бодлого бол энэ захим эдийн засгийг бид нар бий болгох хөгжүүлэх бүхий л таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллах ёстой. Тэгжээж Монгол улс дэлхийн зах зээл рүү энэ 8 тэрбумын зах зээл рүү гарна. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэх нь манай гол Монгол улсыг хөгжүүлэх хөгжлийн бүх бодлогын үндсэн одоо цөм байх болов уу гэж бодож байна. За энийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улс ерөнхий сайд Зандан шатрын шинэ итгэл, эр шинтгэл гэсэн юм томоохон эдийн засгийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Энэ дотор энэ бодлого нэлээд бодиттой байр суурь эзэлж байгаа. Энийг хэрэгжүүлэх нь онцгой чухал. Нөгөө талаар жижиг дунд үйлдвэрлэл нийт одоо Монгол улсад байгаа аж ахуй нэгжүүдийн дийлэнх нь жижиг дунд үйлдвэрлэгчд байгаа. Эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд бид бизнесийг либералчлах, бизнест сийг одоо За дахиад 1 минут өгье. Энэхүү хэрэгшүүн. за ер нь эдийн засгийн суурийг сайжруулад хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх онцгой чухал. Хөрөнгө оруулалтын гадаадын хөрөнгө оруулалтын төвшөлтөй агч чадахгүй буугаад байгаа ийм байдал байна. Бид бизнес үйлчлэгээ саадгүй явуулах өмчийн халдшгүй байдлыг хангах бодлого хэрэгжүүлэх цаг болсон. Өмч эмзэг байгаа. Ховийн өмчийг хамгаалах, бизнесийг дэмжих энэ бодлогыг бид явуулж ээж нөгөө талаар төрийн байгууллагуудын энэ хариуцлага хяналтын тогтолцоог сайжруулах. Эдийн засгт төрийн оролцоог эрс хязгаарлах. Чөлөө зах зээлийн зарчим шилжүүлэх заашгүй шаардлага байна. Одоо 30 жил явсан, үдсэн, харсан, дурчсан. Тэгэхээр бид бол эдийн засгийн либерал бодлогыг явуулах ёстой гэж үздэг ийм бий байр суурьтай. Ийм хүн байна.